Уран дулааны цаг ирж байгаа энэ үед хотоос гадагш туслан лагераа зорих иргэд олон болдог. За хувийн унаагаар явдаг нэг хэсэг байхад нийтийн тээврийн унаагаар үйлчлүүлэх иргэд нэлээдгүй хувийг эзэлдэг юм а. Иймд нийслэлийн нийтийн тээврийн газраас энэ чиглэлд зорчигч тээвэрлэх том оврын автобус болон бага оврын микро автобуснуудын тоог нэмэгдүүлдэг. За улирлын чанартай хийгддэг энэ чиглэлийн зохицуулалтын ажил ерөнхийдөө 6 дугаар сарын 15 гэхэд жигдэрч дуустдаг байна. За харин аль биесээр 5 дугаар сарын 25-наас эхлэн нэмэлт тээврийн хэрэгсэл гарч эхлэх гинэ. Энэ жил бид нар бас туслангийн чиглэлд үйлчлэх автобусаа бас тодорхой хэмжээгээр том оврын автобусыг төлөхөө үйлчлүүлэх бодлого баримталж байгаа. Энэ дээр хамгийн гол нь одоо Улаанбаатар хот талдаа эцсийн зогсоолын бөмбөр дээр байлгах уу, эсвэл энэ тусгаар тогтнолын талбай дээр байх уу гэдгийг бол одоо холбогдох дүүргүүдтэйгээ бол бид нар ярилцж байна. За цуслангийн чиглэлд зам засварын ажил хэсэгчлэн хийгдэж эхнээсээ энэ зунаас эхлэн ашиглалтанд орж байна. За иймд нэмэлт тээврийн хэрэгслийг гаргах нь зайлшгүй шаардлага болоод байгаа юм байна. Нөгөөдөөгөр жижиг оврын автобус гэхээс илүүтэй том оврын автобуснуудыг нэмэгдүүлэхээр нийтийн тээврийн газраас чиглэл орж байгааг нь за үүнтэй зэрэгцээ цуслангийн чиглэлийн унаа үнэ нэмэх за эсвэл жижиг тэрэг хэд өндөр үнээр зорчигчдыг тээвэрлэх явдал бишгүй гарч за хил ам үүсгдэг юм а. Энэ тухайд хяналт хэрхэн тавьдаг талаар ажиллах холбогдох мэргэжилтнээс тодруулах. За ялангуяа долоон буудлаас жижиг тэрэгнэр хориод нэг хүн 500 төгрөг гэдэг мөнгө явдаг. Энэ дээр бас замын сагдсан газартайгаа хамтарч бид нар шалгалт хийдэг. Аль болохоор одоо том оврын автобус нийтийн тээврийг үйлчлэгээний стандартын шаардлага анхаарсан зориултын тээврийн хэрэгсэл явуулах тал дээр бол манайхан анхаарч ажиллана. За ямар ч тач зуны улирлын цуслангийн чиглэлийн нийтийн тээврийн асуудал за өнөөдөр ч мэргэжлийн газарт яригдж бэлтгэл ажлууд төлөвлөгдсөн байна.